шүүхийн шийдэх тогтоол гарлаа. Шийдэх тогтоолыг танилцуулъя. 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын нэрийн өмнөөс эрүүгийн хэрэгэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 1 2 3 4 36 6 36 7 36 8 36 10 37 1-р зөвлөлүүдэд заасныг тус удирдал болгон тогтоох нь 1 шүүгдэгч мэрэгэн овогт гармаагийн Бацмаг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 8 дугаар зүйлийн 1 хэсэг 1 9 дугаар зүйлийн 2 3 1-р зүйлийн 1 3 хэсэг 3 2 дугаар зүйлийн 1 хэсэг 3 7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус журамлана. Мөн хуулийн тусгай ангийн 22 1-р зүйлийн 2 хэсэг заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа ургуулсан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэгдэж үйлцсэн гэм буруутайд шүүгдэгч хөх овогт өрийн туяыг наран бямбайг эрүүг хуулийн ерөнхий ангийн 1 8 дугаар зүйлийн 1 хэсэг 1 9 дугаар зүйлийн 2 хэсэг 3 1-р зүйлийн 1 3 хэсэг 3 2 дугаар зүйлийн 1 хэсэг 3 7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус журамлана. Мөн хуулийн тусгай ангийн 22 1-р зүйлийн 2 хэсэг заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрийн эрх албан тушаалын байдлаа ургуулсан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай тус тооцоогоо. 2 эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 8 дугаар зүйлийн 1 хэсэг 1 9 дугаар зүйлийн 2 хэсэг 3 1-р зүйлийн 1 3 хэсэг 3 2 дугаар зүйлийн 1 хэсэг 3 7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус журамлана. Мөн хуулийн тусгай ангийн 22 1-р зүйлийн 2 хэсэг зааснаар шүүгдэгч Бацмагийн нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 сая төгрөгөөр торгох ял. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 8-ийн 1 1 9-ийн 2 3 1-ийн 1 3 3 2-ийн 1 хэсэг 3 7 дугаар 1 хэсэг тус журамлана. Мөн хуулийн тусгай ангийн 22 1-р зүйлийн 2 хэсэг зааснаар шүүгдэгч наран бямбийн нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 25,000 нэгжтэй хэмжээний буюу 25 сая төгрөгөөр торгох ял тус шийтгэсүгэ. 3 эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дугаар зүйлийн 4 хэсэг зааснаар шүүгдэгч Бацмаг наран бямб нарт унагдуулсан 25 сая төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосуга. 4 эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дугаар зүйлийн 5 хэсэг зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 2 хойлоор солихыг шүүгдэгч Бацмаг наран бямб нарт сануулсуга. 5 эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 7 дугаар зүйлийн 3 хэсэг зааснаар шүүгдэгч Бацмаг наран бямб нарт унагдуулсан нийтийн албан томилогдох эрхийг хасах 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял унагдуулсан үеэс эхлэн тоолсуга. 6 энэ хэрэгт битэмжсэн эд хөрөнгөө мөрдөн ажиллагааны явцад гарсан зардалгүй шүүгдэгч цагдам баримтлагдсан хоноггүй шүүгдэгч наранд бус төлөвгүй болохыг тус дурдсуга. 7 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1-ийн 1 38 36 8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1-ийн 8 дахь заалт зааснаар хэрэгт эдрийн баримтаар хураагдж ирсэн 5 ширхэг CD-г эрүүгийн хэрэгт тавсарган үлдээсүгэ. 8 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зүйлийн 4 хэсэг зааснаар шийдэх тогтоол сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бацмаг наран бямб нарт авсан хувийн баталгаа гаргах тасрыг гаргах хэмжээг шийдэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэ. 9 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-ийн 38 2 дугаар зүйл зааснаар шүүгдэгч хохирогч тэдгэрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдэх тогтоолыг зөвшөөрвөл гардаа авсан эсвэл хүргэлцээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү иргэн хэргийн давзаалах шатны шүүхэд давзаалт гомдол гаргах, улсын ялагч дээд шатны прокурор эсрүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгэрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гарах хэрэгтэй болохыг дурдсугаа даргалагч. Ерөнхий шүүгч Батмаг. За асууцгаая. За шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдууллаа. За тэгэхээр шүүгдэгч Бацмаг наран бямб нарын энэ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа бол 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бол захирамж гаргаж ингэж үйлдсэн. За тэгэхээр эрүүгийн хуульд бол сүүлд эрүүгийн хариуцлагыг бол нэмэгдүүлсэн. За энэ хууль бол 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс бол хэрэгжиж одоо батлагдсан. За энэ хуульд бол төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгснээс хойш бол 11-ийн дараа хүчин төгөлдөр болдог ийм хуулийн зохицуулалтаа. Тэгэхээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа бол 2022 оны 2 сарын 24-ний өдөр байгаа учраас
энэ эрх зүйн байдлыг хүндрүүлсэн буюу 2-5 жилийн хориход унагдуулах хуулийг бол хэрэглэхгүй. За эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг бол буцаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 2017 онд 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт найруулсан хууль буюу одоо эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 1-р зүйлийн 2 заасан гэмт хэрэгт бол одоо торгох, ял унагдуулах за ийм одоо зохицуулт бол байна. Тэгэхээр шүүх бол шүүгдэгч нарын анхудаа гэмт хэрэгүүлсэн нөхцөл байдлыг бол харгалзаж үзлээ. За улсын яллагч ялгах дүнэлттэй бол мөрдөн шалганы явцад сумын засаг даргын захирамжийг бол аймгийн засаг дарга хүчингүй болгосон ийм үйл өрөнд бол тогтоогдож байгаа. За нэг сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгосон ийм үйл баримт тогтоогдож байгаа учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх одоо зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Мөн одоо эрх зүйн байдлын одоо дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэгжилж байгаа. 2017 оны 5 сарын 11-ний өдөр өөрчлөлт найруулсан хуулийг буцаан хэрэглээд торох ял унагдуул шийдвэрлэлээ. За энэ 25 сая төгрөгөөр торох ялыг бол 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө шүүгдэгч нар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө. За гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, за эрүүгийн хариуцлагыг хөндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзлээ. За эрүүгийн хариуцлагыг хөндрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдоогүй. За гэдгийг тайлбарлаж хэлье. За бусад үндслийг бол шийдэх тогтоолдоо тодорхой зааж тэмдэглэж хичнээн. За энэ шийдэх тогтоолыг эс зөвшөөрөх юм бол өмгөөлөгч нар, шүүгдэгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор, Өмнөг аймгийн эрүүл иргэний хэргийн давзаалт шатны шүүхэд давзаалт гомдол гарах хэрэгтэй. За хэрэг тавсаргаж ирүүлсэн 5 ширхэг сэдийг хэрэг тавсарга нь үлдээж шийдвэрлсэн. За шийдэх тогтоолд за хувийн балхаа гарах тасрыг гарах хэмжээг шийдэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж ингэ шийдвэрлэлээ. За өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх бол буцаан хэрэглэж шийдвэрлэлээ. За улсын яллагч ойлгосноо шийдэх тогтоол. Ойлгосон. За өмгөөлөгч нар ойлгосноо, сонссноо. За шүүгдэгч нар ойлгосноо. За шүүх хуралдааныг хаалаа.